Үзэгчдээ бид цагийн үр мэдээллийн хөтөлбөрөөр зочны ярилцлагаар үргэлжлүүлж байна. Яг одоо нийслэлийн хангар дордонд бид зочинтой ярилцахад бэлэн болсон байна. Монгол онкны тэргүүн дэд ерөнхийлөгч Дөлгөөнтэй бид COVID-19 цар тахалтай холбоотой үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг одоо авах гэж байгаа юм а. Орой өдрөө танд. За орой мэнд. За тэгэхээр арилжааны банкуд яг энэ цаг үед яг ямар зарчмаар ажиллаж байгаа вэ? Гадаад болоод дотоод төлбөр тооцоонд чухам ямар саад одоо учрахгүй гэх баталгаа ер нь чухам байна уу? Төв офсууд бол бүгд ажиллаж байгаа. Ялангуяа back office гэж яригддаг арын алба буюу одоо төлбөр тооцооны хэсэг. За бусад одоо гол бүтээгдэхүүнүүдэд борлуулдаг хэсгүүд нь бол байнгын ажиллаж байгаа. За дээр нь өнөөдөр бол таны саяны асуусан асуултад бол төлбөр тооцоо бол өнөөдрийн байдлаар саадгүй явж байна. Тэгээд дээрэс нь аливаа нэгэн гомдол шүүмж ирэхэд бол бид хүн арилжааны банкуудын call center-ийн утас Монгол банкны лавлах утастай бүгдээрээ нэг шугамар холбогдсон. Бид бүгдээрээ гомдлуудыг төв дээрээ ингэж бүгдээрээ аваад яаралтай хурдан шүрэн дургаа шийдвэрлээ явж байгаа. Мөн гадаад төлбөр тооцоо бас саадгүй явж байгаа гэдэг бас энд ташуунтаас онцолж хэлмээр байна. Бакопстой үйлчлүүлэхэд бол ойлголоо. Тэгэхээр энэ хөл хорой тогтоосонтой холбоотойгоор ер нь нийс Улаанбаатар хотод төдийгүйгээр орон нутагч гэсэн муу адил одоо аж ахуйн нэгжүүд үе таалгаан барьж за мөнгөний эргэлч гэсэн одоо тэр гэрээрээ багасж байгаа шүү дээ. Тиймээс одоо иргэдийн хамгийн түрүүнд одоо сонирхож байгаа асуулт бол энэ зээлийн төлөлттэй холбоотой асуулт байна л да. Зээлийн төлөлтийг ер нь хойшлуулах боломж ер нь байгаа юу? Энэ тал дээр Монгол банк ер нь ямар зохицуултыг одоо хийж ажиллаж байгаа вэ? За боломж бол байгаа. За та ард түмэн бас харилцагч нар бол бүгд мэдж байгаа. 2020 оны одоо 3 сард бас одоо бэлэн байдлын горимд бас шилжээд энэ үйл явдал манд давтагдчихсан. Энэ хугацаанд бол ерөөхдөө улсын хурал засгийн газраас бас яаралтай арга хэмжээнд аваад тэр дундаа Монгол банк сангийн яамныхан бол энэ дээр бол одоо нэрийдгүй бол арга хэмжээнд авч ажилласан. За би одоо голж хэлэх гэдэг нь одоо хэрэглээний зээл байна, бизнесийн зээл, тэр дундаа ипотекийн зээлийн нөхцлүүдийг бол тухайн үед бол өөрчлөлт оруулж хамгийн гол нь энэ цар тахлын нөхцөл байдлын үед одоо ард ирэг дээр ямар нэгэн дарамт үүсэхгүй байдлаас нь энэ асуудлуудыг шийдэжсэн. Тэгээ ерөнхийдөө Төв банкнаас гаргасан шийдвэр маань өнөөдөр 12 сарын 30-ны хүртэл хүчинтэй явагдаж байгаа. Зарим бүтээгдэхүүнээс харилцаа адилгүйгээр. Тэгээ энэ асуудлууд маань ерөнхийдөө ард ирэг дээр дарамт учруулахгүй тулд одоо дахиж бодлогын шийдвэрд гарч явах болов гэж бодож байгаа. Тэгээ сая хэвлэл мэдээллийн хэрэгсээр таахам харсан баг. Их хурлын дарга одоо эдийн засгийн байнгын орны дарга Монгол Улсын ерөнхийлөгчөөс одоо чиглэл өгдөөд Төв банкн дээр бол энэ бол ажиллаж байгаа. Нөгөө талдаа засгийн газрын тэргүүний өгсөн чиглэлээр бас энэ асуудлууд бол олон байгууллагын хооронд яригдаад эцсийн шийдвэр бол одоо энэ 7 өдрийн 3 дахь хэсэгт бол гарч болов гэсэн хүлээлтүүд байна. Тэгэхээр зээлийн хүүг ер нь царцаах уу? Одоо өөрөөр хэлэх юм бол энэ хөл хоройтой цаг үеийн хүүг нь одоо царцаах юм боломж байгаа болов уу? Энэ дээр аль болох банкны системд дөргөө үзүүлэхгүй эдийн засгийн нөхцөл байдлаар нэлээдгүй харж за тэр дундаа аль зорилт бүлгэрүү чиглэх үү гэдэг бид хүн тооцоо судалгаатай нэлээд наривчлалтай харж үзэж байгаа гэдэг бас хэлмээр байна. Тэгэхээр энэ хөл хорой тогтоосонтой холбоотойгоор энэ валютын анш тогтвортой байх хэсгэд нь ямар одоо төлөв ажиглаж байгаа вэ? Одоо хэрвээ нөхцөл байдал хүндрэх юм бол чухам яг ямар арга хэмжээ авах вэ? Төлбөрийн тэнцэл маань бол одоо байнгын алдагдaltaй явдаг. Энэ болохоор экспорт импортын зөрүүн дээр нэлээдгүй харагддаг. Гэхдээ сүүлийн хугацаанд одоо хөл хорой одоо тавигдаж бас нэлээдгүй зарим одоо ялангуяа манай хил гайл хаагдсантай холбоотойгоор бас импортын хэсэг маань нэлээдгүй бууралдаг гэсэн. Нөгөө талдаа манай экспорт маань нэлээдгүй идэвхжиж бас тэр дундаа алтны ханш бас нэлээдгүй өссөн гэдэг юм үзүүлэлтээр тэр энэ жилд бол манай ханшийн одоо тогтцолд бол нэлээд хэвийн байна гэж харж байна. Ялангуяа оны эхнээс өнөөдрийн хүртэл бол ойролцоогоор төгрөг $10 эсрэг бол ойролцоогоор 4.4% сулралтыг үзүүлсэн байгаа. Тэгэхээр явандаа бол бид энэ ханшийн савлуун дээр гол зүйл экспортын дээр илүү төлхөө анхаарч экспортын дээр нэлээд хүлээлт өгөх хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тэгээ өнөөдөр миний авсан мэдээлэлээр бол экспортын дээр ямар нэгэн асуудал байхгүй гэж харж байна. Тэгэхээр эх оны төсөвт инфляцийг одоо 6% барина гэсэн төлөвлөгөөг Монгол банк мэдгдсэн шүү дээ. Тэгэхээр энэ төсөөлөл одоо бодиттой байж чадах болов уу? Өнөөдрийн байдлаар бол Монгол Улсын хэмжээнд инфляцийн одоо хувь бол нэг ойролцоогоор 2.1% хүүтэй 1.2% инфляцтай явж байна. Энийн гол нөлөө бол одоо дэлхийн дахины шатхууны үнийн одоо уналт дээр нь одоо махны үнийн савлгаа гэх мэтлэн олон хүчин зүйлээс хамаарч бас инфляц харьцангуй бага байгаа гэж үзэж байна. Тэгэхээр эх жил бол бид хүн 6% зорилт маань эдийн засгийн өснө гэдэг энэ зорилтуудыг харсан. Тэгээд дэлхийд дахинд бол сүүлийн үед тавхан харж байгаа одоо вакцин гарах зэрэг жишээ нь бусад улс орны эдийн засгийн хүчин зүйлстэй бас энэ нь бол нэлээдгүй уялдаж явж байгаа гэдэг бас онцлж хэлмээр байна.
Тэгэхээр иргэдээс ирж байгаа бас хамгийн их ирж байгаа асуултуудын нэг бол иргэд маань одоо гэрийн хөл хорионд орчихсон байгаа гэдэг. За тэгээд мөнгөгүй болсон иргэд маань банкнаас мөнгө авъя гэхээр банк ажиллахгүй гадаг. Энэ тохиолдолд ер нь иргэд яах ёстой юм бол энэ талаараас иргэд маш их асууж байна. За товчондоо бол аль болох төлбөр тооцоог бол цахимаар онлайнаар явуулах хэрэгтэй. Тэгээд энэ байдлыг бас бид хүн ашиглаад энэ онлайнаар явуулах бол хэвшмэл болох хэрэгтэй. Гэхдээ онлайн цахим гүйлгээг ашигладаггүй бас одоо иргэд бас байгаа. Тэгэхээр энэ иргэд рүү одоо чиглэсэн ялангуяа одоо таны нас идэвхтэй холбоотойгоор одоо манай халамж бох цаг хугацаа маань бас болчиход байгаа. Үүнтэй холбоотойгоор засгийн газар хөдөлгөөр нийгэм хамгааллын яамнаас бол нэлээд идэвхтэй за үйлчлэг үзүүлж байгаа томоохон салбар нэгжтэй банкудтай бол одоо харилцан зөвшөлж хамтран ажиллаж одоо удахгүй ард иргэдээр бас энэ дарамтыг одоо багасгаж шийдэж өгөх талаар нэлээдгүй ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ аль болох цахимаар гүйлгээгээд шаардлагатай бол өөрийн гэсэн картаараа ATM-с бэлэн гүйлгээ авч шаардлагатай бол орлогын гүйлгээнүүдийг бас зарим орлого хийдэг ATM-дээр хийхийг бол төв банкнаас зөвлөж байгаа. Тэгээ хамгийн гол нь 20 цэрийн дэглэмээ бас нэлээд сайн, хариун цэрийн дэглэмээ бас нэлээд сайн сах хэрэгтэй өөрсдийн эрүүл мэндийн хувьд. Хадгаламжтай хүмүүс жишээ нь одоо яана гэсэн үг үү жишээ нь? Хадгаламжтай улсууд бол одоо мэдээж онлайнаар төлбөр тооцоогоо хийх нь нээлттэй байгаа. Дээр нь хэрвээ томоохон дүнтэй ийм яаралтай ажиллагаанууд гарсан тохиолдолд тухайн банк руугаа хандаад бэкапс дээр нь очиод үйлчлүүлэхэд бол нээлттэй байгаа шүү. Зөв. За ойлголоо. За мэдээлэл өгсөнд баярлалаа. За тэгэхээр бид цагийн мэдээллийн хөтөлбөртөө COVID-19-тэй холбоотой эдийн засгийн асуудлын талаар Монгол банкны тэргүүн дэд эрхлэгч дэлгөөнтэй ярилцлаа.